За сайн байцгаана уу? Иргэний эрх зүйн хорооны энэ удаагийн подкаст хэлэхэд бэлэн боллоо. Энэ подкастаар сүүлийн үед хүмүүсийн анхаарлыг их татж байгаа дампуурлын тухай хуулиар энэ сэдв ярилцах болно. Ярилцлаганд зочноор манай Анколд хөтлөгчөөр миний би Ж Эрдэнэлэг орсноо. За сайн байна Анколд. Сайн байна уу та. За биднес дампуурлын тухай хууль маань өөрөө дампуурлын хэрэг үүсгэх, хянан шийдвэрлэх, төлбөрийн чадваргүй аж ахуйн нэгжийг дахин хөрөнгөжүүлэх, татан буулгахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршно. Энэ дампуурлын тухай хуулийн онцлог энэ дээр бол одоо ямар субъектүүд оролцдгийг, энэ нь одоо иргэний хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд ямар онцлогтойгоор оролцдог талаар тайлбарлаж ярина. Дампуурлын тухай хууль заасан зохицуулалтаар дампуурлын хэргийн шийдвэрлэх ажиллагаанд дампуурлын хэрэг гүйцэтгэгч, нэхэмжлэгч, хариуцагч гэсэн субъектүүд оролцдог. Тэгэхээр хариуцагч буюу хүсэлт гаргагч маань шүүхэд өөрийн эрх зүйн байдлаа тогтоолохоор шүүхэд гаргаж байгаа этгээдийг хэлээд байгаа. Нэхэмжлэгч гэдэг маань хэргийн шийдвэрлэх ажиллагаанд тухайн хүсэлт гаргагчийн хуваарлах хөрөнгөөс өөрийн нэхэмжлийн шаардлагыг хангуулахаар хэргийн шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй. Тэгээд хэрэг гүйцэтгэгч гэдэг бол шүүхээс томилогдож дампуурлын хэргийн шийдвэрлэх ажиллагаанд зохих дүгнэлтийг гаргаж оролцож байгаа ийм гурван гол субъект байгаа. Онцлогийн тухай тэгэхээр хэргийн шийдвэрлэх ажиллагааны явцад дампуурлын хэрэгт нэхэмжлэл гаргаж байгаа нэхэмжлэгч бол ердийн журмаар нэхэмжлэл гаргаж шүүхэд хэргээ шийдвэрлүүлж байгаа нэхэмжлэгчээс бол арай өөр зохицуулалттай нэхэмжлэгч байгаа гэдэг. Яагаад гэвэл иргэний эрх шүүхэд хэн шийдвэрлэх ажиллагааны онцгой ажиллагааны журмаар хэргийн шийдвэрлэж байгаа тохиолдолд нэхэмжлийн шаардлагатай эвлэрэх, маргах, тайлбар гаргах ийм ажиллагаа явагддаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлийн шаардлага маргаангүй байхыг шаарддаг. Ийм зохицуулалттай да. За хэрэг гүйцэтгэгчийн талаар энд онцолж үзлээ. Яагаад гэвэл иргэний хэрэг шүүхэд хэн шийдвэрлэх ажиллагаа маань нэхэмжлэгч хариуцагчийн хүрээнд явагддаг. Сая дампуурлын хэргийн ажиллагааны үед онцлогийг хэллээ та. Нэхэмжлэгч хариуцагч дээр нь хэрэг гүйцэтгэгчийн энэ гурван оролцогчоор ордсон байна. За ингэхээр чин хэрэг гүйцэтгэгчийн шаардлага яа тавигдаж ирдیں۔ Ямар улсуудыг хэрэг гүйцэтгэгчээр энийг оролцуулд юм бэ? За тэгэхээр дампуурлын тухай хуулийн 11-р зүйл зааснаар хэрэг гүйцэтгэгч бол хууль, санхүү эдийн засгийн дээд боловсролтой этгээд байхыг шаарддаг. Тэгэхээр яагаад заавал хууль болон санхүү эдийн засгийн дээд боловсролтой байхыг шаардаад байгаа вэ гэхээр төлбөрийн чадвар гэдэг ойлголттой холбоотой гэж ойлгодог. Төлбөрийн чадвар гэдэг бол хүлээгдэж буй мөнгөний төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулах энэ чадварыг хэлээд байгаа юм. Тэгэхээр аж ахуйн нэгж байгууллагын төлбөрийн чадварыг үнэлэхийн тулд төлбөрийн хэрэглүүдийг төлбөр барагдуулах чадвараар нь нөгөө талаас төлбөрийг нэхэмлэгдэж байгаа байдлаар нь ангилан санхүүгийн тайлан баланстай уялдаа холбоотойгоор үндэслэн дүгнэлт гаргадаг. Тэгэхээр нөгөө төлбөрийн чадварыг мөнгө хөрөнгөнд хөрвөх чадвар шаардлагатай үед төлбөрт дайсагдах ээлж дараалал нь санхүүгийн тайланд хийсэн төлбөрийн чадварын цог шинжилгээгээр дүгнж гаргах. Ийм ч зайлшгүй шаардлага гардаг учраас санхүү эдийн засгийн болон хуулийн дээд боловсролтой байхыг хууль өөрөө шаарддаг. За хэрэг гүйцэтгэгч маань төр хэрэг гүйцэтгэгчийг шүүхээс томилдог. Дараа нь нэхэмжлийн хурлаачингийн хэрэг гүйцэтгэгчийг ингээд томилдог. Ийм хоёр ажиллагаанууд явдаг. За ингээд хэрэг гүйцэтгэгч маань цаашдаа ингээд ажиллагаагаа хийгээд явхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үеийн одоо ямар проблемууд их үүсдэг вэ? За дампуурлын тухай хууль заасан зохицуулалтаар бол шүүх хэрэг гүйцэтгэгчийг төр томилж болно гэж заасан. Тэгэхээр шүүх томилж болно гэж хэлсэн. Томилж болно, томилохгүй ч байж болно гэсэн санааг илэрхийлдэг. Төр хэрэг гүйцэтгэгч. Хэрэг гүйцэтгэгчийг төр томилоод байгаа. Төр томилж байгаа тохиолдолд ямар үндэслэл агуулга ажиглагдаад байдаг вэ гэхээр тухайн хэрэг гүйцэтгэгчээр тус компани төлбөрийн чадваргүй болсон эсхийг тогтоохыг шүүх хэрэг гүйцэтгэгчид үүрэг болгоод өгч дүгнэлт эрүүлдэг. Хэрэг гүйцэтгэгчийг дампуурлын тухай хуулийн 8-р зүйл заасан зохицуулалтаар нэхэмжлэгчийн хурлаас жинхэнэ хэрэг гүйцэтгэгчийг санал болгодог. Ийм зохицуулалт байгаа даа. Гэтэл та сая бэрхшээлийн тухай ярил л да. Зарим тохиолдолд дампуурлын хэрэгт орж буй нэхэмжлэгч нарын саналын эрхтэй холбоотойгоор хэрэг гүйцэтгэгчээ томилж чадахгүй тохиолдлууд их гардаг. Жишээ нь нэг нэхэмжлэгч ороод ирдэг. Нөгөөх нь саналын эрх нь 100% байдаг. Эсвэл хоёр нэхэмжлэгч орж ирэхэд аль нь ч дампуурлын тухай хууль заасны дагуу 66.7%-тай тэнцвэр хэмжээний санал эрхгүй байдгаас болоод нэхэмжлэгч нар хэрэг гүйцэтгэгчээр шүүхэд санал болгож чаддаггүй, хоорондоо тохиролцож чадахгүй энэ нөхцөл байдлаас шалтгаалж хэргийн шийдвэрлэх ажиллагааны хугацаа нэлээд уртсах ийм тохиолдлууд бол бас цөөнгүй гардаг. За дампуурлын хууль дээр
нэг хоёр онцгой ойлголт байдаг. Нэг нь төлбөрийн чадваргүйдлийн тухай ойлголт, энэ юу ойлголт юм? Дампуурал гэж юм ойлголт байдаг. Энэ хоёрын хооронд онцлогийг тайлбарлаж өгөөч. За тэгэхээр бид нөгөө иргэний эрх зүйн чадамж, иргэний эрх зүйн чадвар гэсэн ойлголцуудыг эрх зүйн хууль дээр бид үздэг. Тэгэхээр иргэний эрх зүйн чадамж гэдэг ойлголцол маань энэ дампуурлын тухай хууль дээр төлбөрийн чадваргүйдэл гэдэг ойлголцол гарч ирдэг юм л да. Тэгэхээр төлбөрийн чадваргүйдэл гэдэг бол цэвэр санхүү эдийн засгийн ойлголт байдаг. Нөгөө талаасаа иргэний эрх зүйн чадамжтай холбоотой ойлголт. Тэгэхээр төлбөрийн чадваргүй болж байна гэдэг нь тус компаниг иргэний эрх зүйн чадамжгүй болж байна гэдгийг тогтоож өгöd байгаа асуудал. Дампуурал гэдэг бол цэвэр хууль зүйн ойлголт буюу өөрөөр хэлбэл иргэний эрх зүйн чадварыг дуусруулж байгаа асуудал. Ийм ч учраас хэргийн шийдвэрлэх ажиллагаа маань өөрөө иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэгдээд байдаг. Онцгой ажиллагааны журмаар иргэний эрх зүйн харилцаа үүсэх, өөрчлөгдөх, дуусруулах энэ харилцааг онцгой ажиллагааны журмаар тогтоож өгдөг учраас дампуурлын хэргийн шийдвэрлэх ажиллагаа иргэний хуулийн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 133 дугаар зүйл заасан энэ журмаар зохицуулагдж байгаа. За заримдаа ингэдэг өөр төлбөртэй этгээдүүд дампуурч байна гэд энэ бол шудраг ёсонд нийцэхгүй байна гэж нэхэмжлэгчнэр маргадаг. Энэ талаар одоо нэхэмжлийн гомдлын талаар та юу гэсэн тайлбар хэлэх вэ? За иймэрхүү тохиолдол цөөнгөө гардаг л да. Дампуурж байгаа буюу одоо төлбөрийн чадваргүй болсон этгээд дампуурлын хуулийг ашиглаад одоо ингээд өр төлбөрөөс одоо төлөхгүй байдал бий болчлоо. Энэ нь бол одоо өөрөө шудрагаас нээхгүй эсвэл өр төлбөртэй этгээд дампуурж байгаанд болохгүй гэдэг ийм юмнууд харилцаанууд бол цөөнгөө л гардаг. Гэвч шүүхээр эрх зүйн үйл явдлыг тогтоолох эрх бол тухайн хүсэлт гаргаж байгаа этгээд буюу компани өөрийнх нь субъектив эрхийн л асуудал. Энийг шүүхээр өөрийнхөө иргэний эрх зүйн чадварыг шүүхээр тогтоолох гэж байгаа үйл явдал. Энэ хэн нэгэн этгээдээс болон бус этгээдээс зөвшөөрөл авахгүйгээр хийгдэх энэ эрхийн асуудал байгаа. Шудраг ёсны зарчим ярих гэж байгаа бол энэ бол тусдаа асуудал. Монгол улс бол хуульд ороо. Тийм учраас бид хуулийн дагуу энэ асуудлыг ярих болохоос шудрагаас нийцгэнцэхгүй асуудал бол шүүхтэр болон шүүх хуралдааны тахимд яригдах асуудал биш гэж ойлгож байгаа. За шүүхтэр дампуурлын тухай хуулиар гэдэг нэхэмжлэгчийн нэхэмжил гаргах хугацааг тогтоож өгсөн байдаг. 21 хоногоос дотор нэхэмжлээ гаргаж хэвээр гэдэг хуулийн дээр заасан байдаг. Гэтэл нэхэмжлээ ингээд энэ хугацаанд хүлээж авдаг. Гэтэл зарим тохиолдлууд энэ хариуцлагч нар нэхэмжлийн хооронд маргаанууд их үүсдэг. Учир нь гүйл одоо энэ хоног өнгөрцөн хойно нэхэмжлүүд орж ирдэг, тэрийг шүүх хүлээж аваад байдаг. Тэр ч байтугай одоо шүүх хуралдаан дээр ч гэсэн ингээд нэхэмжил орж ирээд түүнийг хүлээж аваад байдаг. Энэ талын асуудлууд дээр ямар санал бодол байна? За тэгэхээр дампуурлын тухай хууль маань өөрөө материал эрх зүй биш. Энэ бол өөрөө процесс эрх зүй гэдэг. Дампуурлын хууль маань нэгд процесс учраас тэнд нэхэмжлийг хүлээн авах, дампуурлын хэрэг үүсгэх, төлбөрийн чадваргүй тооцох, түүнийг дахин хөрөнгөжүүлэх энэ юмнууд л дандаа хууль заасан хугацаатай байна. Тэгэхээр дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйл зааснаар нэхэмжлийг түүнийг төлбөрийн чадваргүй болсныг нийт зарлснаас хойш 20 хоногийн дотор нэхэмжлийг хүлээж авна гэсэн хуульд тэгээд зохицуулсан байдаг. Шүүгч өөрөө захирамжаа гаргаад нийтэд мэдээлэхдээ энэ хугацаанаас хойш ирсэн нэхэмжлийг бол хүлээн авч шийдвэрлэхгүй гэж нийтэд зарладаг захирамжиндаа ч энийг тусгадаг. Гэтэл зарим байгууллагууд, зарцмаа төрийн байгууллагуудын нэхэмжлийг бол энэ хугацааг хэдэрсний дагуу авч байгаа тохиолдол бас цөөнгүй байгаад байдаг. Гэтэл энэ яагаад энэ дээр их маргаан үүсдэг вэ гэхээр бусад нэхэмжлэгч нарын нэхэмжлийн шаардлага хангуулах хууль хөрөнгнөөс энэ эрх рүү халдаад байгаа үйл болдог. Тэгэхээр дампуурлын тухай хуулинд бол хэрвээ хууль хэлцэх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хүндэтгэн үүсэх шалтгаантай бол түүнийг шүүх хүлээж авах тухай зохицуулт байдаг. Хүндэтгэн үүсэх шалтгаан болмоос хүлээж авч байгаа тохиолдолд бол нэхэмжлийн шаардлага хангуулах дараалт саналын хувьтай оролцох ийм л зохицуулт байгаа. Тэгэхээр хүндэтгэн үүсэх шалтгаан гэдэг маань өөрөө ямар ойлгосуулгыг иргэний хууль болон бусад хуулиуд дээр бол мэргэжлийн зохицуулаад өгсөн байдаг нэг ойлголт байгаа. Тэгэхээр энэ өөрөө хангаж гэнэ үгүй юу гэдэг асуудлыг л нэгтэлж үзэх шаардлагатай л гэж бодож байна. Зарим тохиолдолд хууль заасан хугацаанд нэхэмжил ирүүлээгүй байхад шүүх дахин нэхэмжлэгчийн хурлыг зарлах, нэхэмжлэгч байгууллагууд руу мэдэгдэх гэсэн иймэрхүү ажиллагаанууд хийж байгаа харагдаж байдаг. Ер нь бол хуулиндаа бол нийтэд мэдээлэх нь шүүхийн үүрэг байдаг. Энэ үүргээ биелүүлээд бусд нь бол хэргийн зохицын болон бус этгээдийн өөрийнх нь эрх үүрэгт хамаарах асуудал гэж ойлгож байгаа. За дампуурлын хуулинд хоёр онцлог байдаг.
тэр дампуураад хэрэг нь үүссний дараа түүнийг эсвэл дахин хөрөнгөжүүлэх гэдэг ойлголт гарч ирдэг. Энэ ямар утгатай ойлголт юм бол? За тэгэхээр нөгөө дампуурлын хууль зааснаар бол хариуцагчийг дампуурсан тооцоод татан буулгаснаас дахин хөрөнгөжүүлэх нь нэхэмжлийн шаардлагыг тодорхой хэмжээгээр хангах боломжтой гэж үзэж байгаа тохиолдолд дахин хөрөнгөжүүлэх хүсэлтийг шүүхт ирүүлдэг. Хууль заасан зохицуулалтаар бол түүнийг төлбөрийн чадваргүй болж нийтэд мэдээлснээс хойш 2 сарын дотор дахин хөрөнгөжүүлэх саналыг шүүхт ирүүлэх ёстой. 2 сар буюу 60 хоногийн дотор. Дахин хөрөнгөжүүлэх гэдэг нь яг юу хэлээд байгаа вэ гэхээр тухайн этгээдийг дахин зохион байгуулж, дахин хөрөнгөжүүлж, одоо бусад этгээдийн үр төлбөрийг төлж барагдуулах энэ ажиллагааг л дахин хөрөнгөжүүлэх гэж хэлээд байгаа юм л да. Өөрөөр хэлбэл тус компани үйл ажиллагааг хэвэн болгож яж түндээс үйл ажиллагаанаас олдсон ашигаар бусдын үр төлбөрийг барагдуулна, үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэсэн үг. Гэхдээ дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөө бол 2 жилийн хугацаатай байдаг. За хариуцагчийг гэдэг бол дахин хөрөнгөжүүлж болохгүй бол одоо татан буулгах ажиллагаа явагддаг. Дампуурсан тооцож энэ ажиллагааны одоо талаар мөн түүний үр дагаврын талаар та ойлголтыг хэлж өгнө. За дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-р хэсэг зааснаар хариуцагчийг дахин хөргөжүүлэх саналыг шүүхт ирүүлээгүй, хариуцагчийг дахин хөргөжүүлэх төлөвлөгөөг шүүх батлаагүй, дахин хөргөжүүлэх төлөвлөгөө биелэгдэх боломжгүй болсон гэсэн 3 үндслийн аль нэг хангасан тохиолдолд түүнийг дампуурсан тооцож татан буулгах тухай хууль зохицуулж өгсөн байдаг. Тэгэхээр дампуурсан тооцож татан буулгах тухай шүүхийн шийдвэр гарснаар хийгдэх ажиллагаанууд тэгэхээр түүнийг нэгдүгээр хуваарлах хөрөнгүүдийг мөнгөн хөрөнгө болох ажиллагаа явагддаг. Мөнгөн хөрөнгө болох ажиллагаа бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон иргэний хуулийн 197 дугаар зүйл заасны дагуу өндөр үнийн аргаар буюу хөрөнгийг дуудлах худалдаагаар мөнгөн хөрөнгө болох ажиллагаа явагдана. Ингээд мөнгөн хөрөнгө болгосны дараа нэрхэмжлэгч нарт саналын эрхийн дагуу хувьтай тэнцэх хэмжээний дагуу хөрөнгийг хуваарлж өгдөг. Ингээд хэрвээ хөрөнгө илүү гарах юм бол хүсэл гаргах этгээд буюу хувьцаа эзэмшигчид хөрөнгийн үлдэгдэл хөрөнгийг өгөөд ингээд татан буулгах ажиллагаа тусгаар болдог. Хэрвээ хөрөнгө нь хөрөлцөхгүй байгаа тохиолдолд дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйл заас болон иргэний хуулийн 240 дугаар зүйл заасны дагуу тухайн этгээдийн биелэгдээгүй дүнгээс үүрэг гүйцэтгэх үүргэн дуусгар болдог. Ийм л зохицуулт байгаа. Тэгэхээр үүрэг дуусгар болж байгаа энэ маань нэг үр дагавар юм байна. За ингээд бид нас дампуурлын хуулийнхаа ерөнхий ойлголтын талаар ярилцлаа. Одоо бид нас энэ дампуурлын хуулийн одоо дээр хамгийн гол ажиллагааны үед ямар бэрхшээлүүд тохиолддог вэ? Тэндээс жоохон татаж одоо танилцуулна. За тэгэхээр дампуурлын хэргийн шийдвэрлэх ажиллагааг шүүхийн шийдвэрлээд шүүхийн шийдвэр гарснаар хэрэг маань дуусгар болж байгаа асуудал огт биш байдаг. Эндээс яг хэрэг гүйцэтгэгчийн үндсэн ажлууд эхэлдэг. Тэгэхээр хэрэг гүйцэтгэгч маань хэргийн шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч шүүхийн шийдвэр гарсны дараа шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийг хуваарлаад дууссаны дараа татан буулгах комисс гэсэн ийм одоо үндсэн ажлын чиглэлийг гүйцэтгэж явждаг. Тэгэхээр бэрхшээл юу гардаг вэ гэхээр ялангуяа татан буулгах ажиллагааны явцад хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагуудын зарим ажилтнуудын хууль хэрэглээтэй холбоотой асуудал, шүүхийн шийдвэр дээр ийм асуудлууд тусгагдаагүй байна. Энийгээ дахин тусгуулж ярьж энэ асуудыг шийдэн ч гэдэг юм. Иймэрхүү проблемууд бас цөөнгөө гарч ирсэн. Тухайлбал хэргийн шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч иргэний процесс хуулийн 69-ийн арга хэмжээ авдаг тохиол байдаг. Дараа нь шүүх шийдвэрээ гаргасны дараа бол 69 арга хэмжээ дуусгар болсон байдаг. Гэтэл зарим байгууллагын зарим ажилчид энэ 69 арга хэмжээг хэвээр үргэлжлэж байгаа мэтээр заавал шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэг тусгуулсан байхыг шаарддаг. Эсвэл шүүгчээс дахиж захирамж гаргуулж ирэх шаардлага тавих нь бас цөөнгөө тохиолдлууд гарч ирдэг. Гэтэл шүүх нэгэнт хэргийн хэрхэн шийдвэрлээд дууссан учраас дахин ямар нэгэн шийдвэр гаргахгүй гэдгийг бол төрийн байгууллагын зарим нөхдүүд ойлгохгүйгаас бас энэ дээр нэлээд маргаан асуулт шийдвэрлэх явдлууд бэрхшээлүүд гарч ирсэн тохиол бий. За тэгэхээр энэтэй холбоотой бас дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн хувьд тухайн этгээдийг татан буулгах энэ холбоотой асуудлаар танд ямар бэрхшээл гарч ирсэн? За миний амьдралд бас ингээд дампуурлын тухай хуулиар 97 оноос хойш ажиллаж байлаа. Тэгээд шүүхийн шийдвэр дээр юу яадаг?
дампуурлын тухай хуулийн 36-гийн 3-ыг их онцлон заадаг. Тэн дээр юу гэхээр татан буулгах ажиллагаа дуусгар олмогц хэрэг гүйцэтгэгчийн тухай бүртгэх байгууллага мэдэгдэж улсын бүртгэгээс асуудална гэдэг ингээд ерөнхий байж дээ. Гэтэл яг энэ ажиллагааг цааш хийгээд явъя гэхээр маш олон ажиллагаанууд үргэлжлээд явдаг. Шийдвэр гүйцэтгэл дээр, улсын бүртгэл дээр тэр олон хориг тавьсан арга хэмжээнүүдийг нээх, хэвлэлд нийтлэх тэр ч байтугай өдөр тутмын хэвлэлд нийтлснээс хойш 2-6 сарын дараа одоо энэ татан буулгах ажиллагааны материалын хүлээж авна. Улсын бүртгэлийн газар. Гэтэл энэ 2-6 сар байтугай одоо миний 2014 оны хэрэг хүртэл одоо хүртэл эцлэн одоо улсын бүртгэл дээр тэрийг өгч чадахгүй. Энэ бол татврын байгууллагын тэр халтын карт болон бусдын олон ажиллагаануудаас шалтгаалаад энэ ажиллагаа бол ерөөсөө маш их удаашрдаг. Жишээлбэл ийм олон удаашрлсан хэрэгүүд одоо юм дээр байсан уу одоо над тэр маш олон бий. Надад бас цөөнгүй бий. Тухайлбал татврын ерөнхий хууль шинжилэн батлагдсантай холбоотойгоор татврын байгууллага өөрөө хориг тавьдаг. Хуулийн этгээдийн бүртгэлд хориг тавьчихдаг. Ингээд улсын бүртгэлийн байгууллага дээр шүүхийн шийдвэрийн дагуу хас тэлэх гэдэг чигээр татврын байгууллагын хоригтой байна. Татврын байгууллага дээр энэ хориг аваач гэхлээр татвар төлөгчөөс хасчээж хориг авах хэрэгтэй байдаг. Тэгэхээр татвар төлөгчөөс хасахгүйгээр ингээд хэдэн жил давнуулсан хэрэгүүд бас цөөнгүй байдаг. Юу яадаг? Дампуурлын энэ харилцааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинжилсэн хариултаар бол маш сайн зохицуулаад өгсөн байдаг. Дампуурлын хэрэг үүсвэл хэрэг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хэрхэн төдөлзүүлэх юм, дампуурлсан тоос татан болгох шүүхийн шийдвэр гарчвал шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хэрхэн дуусгаруулах юм, өмнө авсан хориг болон бусад арга хэмжээнүүдийг хэрхэн яаж цуцлах вэ гэдэг энэ харилцаанууд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хууль дээр маш сайн зохицуулаад өгсөн. Харин татврын хууль дээр энэ тухай тодорхой сайн тусгаагүй байдаг. Мөн хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулиас сайхан гарсан бас шинэ хууль байна. Энэ хууль дээр энэ харилцааг ерөөсөө дурдж өгөөгүй байгаа нь хэрэг гүйцэтгэгч нар шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд нэлээд хүндрэл гарч ирдэг. Зөөн нь төрийн байгууллага хинч бай Монгол улсын нэрийн өмнөөс гаргадаг шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд зайлшгүй үүрэгтэй гэж би боддог. Гэтэл энэ үүргээ биелүүлэхгүйгээс өнөөдөр яг хэрэг гүйцэтгэгч нарт айгүй хүндрэл гарч ирээд байдаг. За өнөөдрийнхээ дампуурлын хуулиар шийдвэрлсэн хэрэгүүдийн талаар нэг статик мэдээлэлүүд байна. Жишээлбэл 2004 оноос 2021 оны хооронд шүүхийн ерөнхий зөвлөлийн авсан мэдээлэл. За энэ хугацаанд бол одоо хариуцагчийг дахин хөрөнгөжүүлсэн 8 хэрэг байдаг. Энэ яагаад гэвэл энэ хугацаанд энэ дахин хөрөнгөжүүлнэ гэж өөр төлөөрийн барагдуулаа буцаад энэ хэрэг энэ байгууллага дахин ажиллах боломжтой болж байгаа. За дараа нь хариуцагчийг татан буулгасан 208 хэрэг энэ хугацаанд гарсан байна. За энэ бол хариуцагчийг одоо татан буулгасан ажиллагаа. Одоо өнөөдөр энэ 208 байгууллагын асуудал одоо тэр байгууллага татан буугдсан гэх бол зарим нь улсын бүртгэл дээр бүрэн бичигдэж чадаагүй иймэрхүү хэрэгүүд байна. За дараа нь бусад буюу 52 байгууллагын хэрэг бол хэрэгсэхгүй болсон ийм хэрэгүүд байдаг. Нийтдээ энэ хугацаанд 2004 оноос 21 онд 268 хэргийг шийдвэрлсэн байна гэж шүүхийн ерөнхий зөвлөлд шүүхээс мэдээлэл өгсөн байна лээ. Тэгэхээр энэ хэрэг дээр энэ их олон энэ ингээ харахад ингээ тоон цөөх юм шиг боловч энэний цаана хэрэг гүйцэтгэгч нарын нөр их хөдөлмөр, шүүгч нарын бас өчнөө цаг заваа гарган ажилласан их ажиллагаанууд мөн хуулийн дагуу бас энийг хэрэглэх гэж Монгол улсад ажиллаж байгаа. Энэ ажиллагаанууд л энэ бүхэнд орж байгаа юм. Энийг бол энд одоо оролцогч болж энэ бүх юм хэрэгэдийг шийдвэрлэхэд ажиллаж байсан. Энэ болон хуулийн байгууллагын улсуудын хамтын ажиллагааны үр дүнгээр энэ хэрэгүүдийн асуудлыг шийдвэрлэж байсан байна. За Монгол улс зах зээлийн харилцаанд ороод анх 1991 онд аж ахуйн нэгжийн дампуурлын тухай хуулийг хэрэгжилж эхэлж байсан. Сүүлдээ 1997 онд дампуурлын тухай хуулийг хэрэгжилж ирсэн. Одоо энэ нэлийн эрчимтэй явж байгаа. За энэ хуулийг Монгол оронд одоо анх удаа хэрэгжилж байгаа учраас нэлийн амьдрал дээр бол янз бүрийн бэрхшээлүүд гарч ирж байгаа. Энийг одоо буруу ойлголт зөрүүтэй хэрэгжилж ирсэн ийм тохиолдол байна уу? Энэ талаар дурсан уу? За тэгэхээр манай энэ 97 оны дампуурлын тухай хууль бол миний хувьд бол дампуурлын хууль түүнд байх элементүүд тэр харилцаа хэрхэн яах вэ гэдэг энэ зохицуултуудыг маш сайн тусгаж өгсөн. Хэдийгээр товчхон цомхон боловч дампуурлын хуулийн бүх л элемент харилцаанууд тусгацсан их сайн хууль гэж би бол хувьдаа гэж боддог. Нэгдүгээр. Гэхдээ энэ хуулийг зөрүүтэй ойлгож бас буруу хэрэглэж шүүхт одоо янз бүрийн шийдэл гарах тохиолдлууд бас цөөнгүй байдаг л да.
За тухайлбал нэг хуулийн этгээдийн хүсэлтэд дампуурлын эргийг шүүх шийдвэрлэхдээ шүүх өөрөө санаачлагаараа шинжээж томилдог, шинжээчд тодорхой даалгавар өгч түүний төлбөрийн чадваргүй гэдэг үндслийг өгөөсгөх даалгавар өгдөг. Дээрээс нь хэргийн шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч нарт уриалж прокурор томилуулахыг санал болгодог шүүх хуралдаан дээр. Ингээд прокурор томилогдож орж ирдэг. Прокурор томилохдоо дампуурлын тухай хууль заасан үр дагаврыг ярьдаг. Өөрөөр хэлбэл энэ компани дампуурснаар ийм хэмжээний үүргээс чөлөөлөгдөх гээд байна. Тэгэхээр энэ чөлөөлөгдөж байгаагаар чөлөөлөгснөөр төр хохирох гэдэг учраас прокурор томилж оруулаач гэдэг саналыг шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нартаа санал болгоод ингээд хэрхэн шийдвэрлэх ажиллагаанд прокурор оруулж ирээд ингээд дампуурлын хуульдаа буруу хэрэглээд гаргаж байгаа шийдэл нь өөрөө буруу явах ийм тохиолдлууд бас гарч ирсэн. Зүүн бол дампуурлын тухай хууль зааснаар бол дампуурлын хэрэг гүйцэтгэгч өөрөө дүгнэлтээ гаргаад энэ этгээд төлбөрийн чадваргүй юм уу? Төлбөрийн чадваргүй бол хэрхэн яаж төлбөрийн чадваргүй болсон? Энд хэн буруутай юм? Төлбөрийн чадваргүй болсон шалтгаан үндэслэл нь юу вэ? Энэ дээр дампуурлын шинжилгээгээд ямар дүн гараад байгаа юм? Энэ өөрөө дампуурч гайтгээд муу юм уу, гүй юм уу гэдэг хэрэг гүйцэтгэгч өөрөө дүгнэлтээр тогтоож өгдөг. Энд ямар нэгэн шинжиж оролцох юм байна. Хоёрдугаар тус компани дампуурах хүсэлт өгөөд шүүхээр шийдвэрлүүлж байгаа этгээдийн эрх зүйн байдлыг шүүх тогтоох гэж болохоос энд хэнийг этгээдийн эрх ашиг хохироод түнд нь прокурор оролцож байгаа. Ийм харилцаа бол юм биш. Тэгэхээр энэ дампуурлын хуулиа бол энэ дээр шүүх буруу хэрэгжилж буруу шийдэл гаргасан гэж миний хувьд л үзэж байна. За баярлалаа та бүхэнд. Өнөөдрийн подкастаар бид нүс дампуурлын тухай хуулийг Монгол улсад хэрхэн хэрэгжүүлж байгаа түүнд хэрэг гүйцэтгэгчнийхээ зүгээс оролцож байгаа үйл ажиллагааны талаар ерөнхийдөө товч ойлголт төрүүлэх зорилгоор энэ ярилцлагыг хийлээ. Идэвхтэй оролцсон сонсогч нар болон зочин анколд амжилттай оролцсон тань баярлалаа. Тэгээ цаашдаа бид нүс энэ хуулийг мөн улам боловсроггүй болох талаар мэдээж хуульч нар хамтын хөтөлмөрөөрөө олон улсынхаа туршлагыг судлаж ингээд оролцож цаашаа явах хаа. Энэ үндэл идэвхтэй оролцсон та бүхэнд баярлалаа. За баярлалаа.